Улаанбаатар хотыг Япон, Швейцар зэрэг дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын адилаар ухаалаг хот болгон хөгжүүлэх төслийг 2020 хүртэл хэрэгжүүлэх гэж байна. Одоогоор ухаалаг хот болгон хөгжүүлэх ажил эхлэж чадсандаа юм. Өнөөдөр нийслэлийн иргэд Smart цэг, UB цэг, Gov цэг хэмээн цахим маягт нэвтэрч төр засгийн үйлчилгээг онлайнаар авах үйлчилгээг турших шатандаа явж байна. Ингэснээр төрийн үйлчилгээг ямар нэгэн саад бэрхшээлгүй чирэгдэлгүй хүргэхнийг алхам нэгдлээ. Ер нь ухаалаг хот гэдэг ойлголт нь төрийн үйлчилгээг цахимжуулахаар хязгаарлагдахгүй юм а. Өөрөөр хэлбэл хотын нийтийн тээвэр, зам харилцаа холбоо болон бусад үйлчилгээний салбарыг мэдээллийн технологийн дэвшлиг ашиглан иргэдэд хялбар аргаар шийдэж өгөх юм а. Өнөөдөр Улаанбаатар хотын замын төвчрөл иргэдийг ихээхэн чирэгдүүлж байгаа. Энэ бэрхшээлийг мэдээллийн технологийн дэвшил ашиглан шийдэх боломж байгаа гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. За яг BRT суйрлуулах зөвхөн одоогийн байдлаар бол төслийн хэмжээнд явж байгаа. BRT гэдэг нь яг юу вэ гэхээр энэ бол тусгай шугамын автобус, ямар ч төгжрэлгүй өөр машин орох боломжгүй одоо өөрийн гэсэн замтай байна гэсэн. Тэгэхээр энэ тэрэн дотор энэ автобусуудыг бас нэг зохицуулдаг нэгдсэн нэг сүлжээ байна гэсэн, систем байна гэсэн. Энэ системийг нь бол манай мэдээлэл технологийн газраас бодож боловсруулж бас гаргаж ирнэ л дээ. Тэгэхээр энэ систем бий болсноор ер нь үргүү автобусууд маань бас дахиад авахгүй. Жишээ нь нэг газар бол ямар ч хөнгүү автобусны буудал байвал дараагийн автобус маань төр үзүр хүлээж агаад явна гэсэн. Одоо нэг байнгын мэдэрдэг тийм систем байна гэсэн. Одоо автобусны жолооч бол тэр системээ хараад за таныг 5 минут хүлээ гэж байна гэвэл буудал дээр 5 минут төр хүлээж агаад дараагийн бол үргүү тавихгүй л гэсэн үг л дээ. Тэгээ үргүү тавихад ахаар чинь өөрсдөө автобуснууд маань бас өөрсдөө төвчрөл үүсгээд байна л да. Одоогоор нийтийн тээврийн үйлчилгээнд хурдан автобусыг нэвтрүүлэх ажил төслийн шатандаа явж байгаа юм байна. Хэдийгээр энэ ажил зөвхөн цаасан дээр байгаа боловч хэрэгжих бололцоотой гэдгийг хэлж байсан юм а. Цаашид бүр өрх болон төр засгийн ажилчдын холбосон цахим сүлжээг хөгжүүлэх юм. Одоогоор энэ ажлыг хэрэгжүүлэх загвар төслийг гаргаад байна. Улаанбаатар хот цахим гэдэг чинь хотоос өсвөлээд иргэн хөтлөө цахим гэсэн тэр бодлогыг зүгээр яс. Тийм болохоор өмнөх ясан системүүдийн талаар бол тэрний сайн талыг аваад тэгээд ерөөсөө бүгдээ л нэгтгэхээс өөр арга. Бүх хороо дүүрэг ижил орчинд. Тэгэхгүй бол тусдаа хийвэл яг өмнөх юу бол алдаа гэж хэлэх юм уу юу гэдэг. Тэр бол давтагдах байх гэсэн л бодолтой шийдлийг гаргасан юм тийм. Ер нь бол дэлхийн смарт сити гэдгийн хандлага зөвхөн энэ мэдээллийн технологи биш тийм. Дараа тэр эрчим хүч эднэрийн бүх дач мач бүх юм нь болохоор төвлөрөх юм. Ер нь смарт сити гэдгийн цаатлын үндсэн санаа төвлөлтэй. Бүх юм нэгдсэн болох ёстой. Нэгдсэн удирдлагатай гэсэн нэг тийм санаал дэлхийн нийтэд билээ даа. Дэлхийн бусад улс орнууд эдэг бүтцийн томоохон ажлуудыг технологийн дэвшлийн ачаар хэлбэршүүлж хүмүүсийн хөдөлмөрийг хэмнэж эхлээд байна. Харин манад энэ ажил эхлэл төдий явагдаж байгаа боловч үндэсний эрдэмтэд хоёрын хэмжлэгийг нэг дэмжиж ухаалаг хотын нэгд тооцогдох боломжтой юм а. Нийслэлийн цахим хуудаснаас иргэд өрх хороо дүүрэг хот цаашлаад засгийн газарт хэрэгжүүлж байгаа ажлуудыг нэгдсэн байдлаар мэддэж авах боломжтой. Мөн өөрийн санаа бодыг чөлөөтэй илэрхийлж болох юм а.